За Монгол улсад одоо бөөрийн эмгэг өвчлөл бол одоо нийт өвчлөлийн одоо 3 зөнхлөн тохиолдох 5 өвчний одоо 3-4 байранд одоо бөөрийн өвчл орж идэг бөөрийн эмгэгтэй холбоотой. Тэгэд энэ нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр за мөн одоо 9 дүүргийн нэгдсэн эмнэлгийг мэс цэслийн засаг, хавдрын тасаг, за мөн гэмтлийн тасагтай дээрэс нь одоо бөөрийн эмгэгийг бөөрийн дутагдлыг эмчлэх одоо бөөрийн гемодиализийн аппараттай болох энэ ажлыг одоо хэрэгжүүлээд явж байна. За өнөөдрийн байдлаар одоо өнөөдөр нийслэлийн хэмжээнд 7 дүүрэг одоо гемодиализийн аппараттай одоо Баянзүрх дүүрэг өнөөдөр одоо энэ эмчилгээний энэ тасгийнхаа нийлтийг хийж байна. За Баянгол, Сонгон хайрхан, Хаан уул, Багнуур, Налаах за өнөөдөр ингээ Баянзүрх дүүрэг гэдэг ингээд 7 дахь дүүрэг мэн одоо тасгаа нээгээд ажиллаж байна. Ингэснээр бол өмнө нь ганцхан 2016 он гэхэд бол ер нь улсын хэмжээнд ганцхан 1-р эмнэлэг дээр гемодиализийн тасаг байдаг. Энэ маань бол маш их ачаал ихтэй, очиртой энэ төрлийн одоо бөөрийн дутагдaltaй өвчтөнд бол нэлээд хүндрэл гардаг байсан бол өнөөдөр одоо 7 дахь дүүрэг дээр энэ тусламж хүртээ эмнэлгийн тусламж маань одоо хүртээд ингээ явж байна. Иргэн бүрийн эрүүл мэндийн асуудал бол одоо нийслэлийн дарга нарын шийдвэр гаргагчны одоо анхаарлын гол төв байна. Өнөөдөр бол бид нэр нийслэлийн засаг даргын санаачлагаар эрүүл иргэн гэсэн аян эхлүүлж байгаа. Эрүүл иргэн аяны хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 142 өрхийн эмнэлэг дээр нийт 152 хороонд бид нэр хүрч ажиллаж байна. Энэ дээр бол ерөөсөө 9 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оншилгоо, за шаардлагатай эмчилгээнүүдийг хийж иргэдэд эрүүлжүүлэхийн арга хэмжээг авч байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороон дээр одоо нийслэлийн засаг даргын одоо явуулын автобустай ажиллаа. Иргэдээс энэ аяны үр дүн ер нь ямар байгаа. Яг иргэдэд хүрч ийн үү гэдэг дээр бид нар бас зохиох дүгнэлтүүдийг одоо хийж ажиллаа. Иргэдийн зүгээс бол маш их хүлээлттэй одоо иргэдийн таашаал хүртсэн ажил болж байгаа. Нөгөө талаасаа бол хоног хугацааны хувьд бол 1 юм уу 2 хоног нэг хороон дээр ажиллах бол энэ бас хангалттай биш байгаа учраас бид нэр иргэдийнхээ ачааллыг харчаад тэнцвэржүүлэх аль болохоор энэ аян маань бас ингээд ойчир дугаар үүсээд байгаа учраас энэ ойчир дугаарыг зохицуулах бас энэ зохицуултыг бас өнөөдөр хийж ажиллаа.